төсөв дээр боловсрлоос асуух гэсэн. За энэ төсөв дээр 10 дугаар хуудсан дээр мэдээллийн технологийн үйлчилгээ 25 онд 442 тэрбум байжгаад 26 онд 447 байжгаад 26 онд 18.2 гэд хувь нь 3900 хувиар энэ зардал өссөн байна. Мэдээллийн технологийн үйлчилгээний зардал өсөлтийн хувь нь 3979.6% гэд. Энэ яг ямар зардал ингэж өсөж байгаа юм бэ? Ямар учиртай зардал вэ? Энийний цаана ямар утга учир, ямар үр ашиг, ямар үр дүнг харж байгаа вэ гэдэг нэг асуулт. За хоёрдугаар энэ насан туршийн боловсролын гүйцэтгэл үр дүнгээр олгох санхүүжилт буурчээ. За энэний бас учир шалтгааныг хэлж өгөөч. За гуравдугаар энэ мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтыг дэмжих сан гэж байдаг юм байна. Энэ сан ер нь энэ сангийн бас хөрөнгө 4.1 тэрбум гэх юм уу өссөн байна. Тэгээ яг энэ мэргэжил болон техникийн боловсрол сургалтыг дэмжих сангийн зориулт юу байдаг вэ гэсэн ийм асуултууд байна. Тэгээ түүнээс гадна нийтдээ боловсролын сайд дээр нийтдээ 5 судалгааны хүрээлэн байна. Монгол судлалын хүрээлэн, эдийн засгийн хүрээлэн, соёл урлаг судлалын хүрээлэн, хүнсний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн, хот бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн гэд энэ боловсролын сайд дээр яагаад ийм шал өөр чиглэлийн 5 хүрээлэн байт юм бол? Тэгээ энэний төсөв гэдээ харахаар бас л баггүй хэмжээний төсвүүд байгаад ах юм. Тэгээ яг энэ боловсролын яамны төсөвтэй холбоотой юм асуулт. За хамгийн сүүлийн асуулт би танаа өгсөн өөр нэг танилцуулга слайдн дээр хувийн сургуулиудад олгох, хувийн ерөнхий боловсролын сургуулиудад олгох төсөв, үеийн хөрөнгөөс олгох одоо нөхөө олгох юу гэх вэ? Татаас 60 тэрбум гэж байсан. Тэр чинь яг энэ төсөвдөр байгаа энэ хүснэгтэн дээр харагдахгүй байна. Гэтэ эсвэл өөр аль хэсэг дээр харагддаг вэ? Тэр дүнгээд та нар тодорхой хэлээд өгөөч. Танилцуулга дээр өмнөх 7 хоног байнгын орооны гишүүдэд уулзсан танилцуулга слайдн дээр хамгийн хойдлын слайдн дээр 60 тэрбум гэж байсан. Тэрийгэ тайлбарлаач. За, Наранбаяр сайд хариулах уу? Наранбаяр сайд микрофон. За, тэгэхээр цахим үйлчилгээний зардлууд ингээд өсөж байгаадаа холбоотой энэ асуудлыг хөндөж байна. Тэгэхээр бид бол энэ цахим шилжилтийн боловсролын гол шилжилтүүдийн шинжилгүүдийн нэг байгаа. За энэтэй холбоотойгоор сургуулиудын интернет хэрэглээний зардлыг бол олгож ингэж явж байгаа. Үүнтэй холбоотойгоор өссөн юм байгаа. Ер нь бол бид бас цахим шилжилттэй холбоотойгоор мэдлэг сургуулийг цахим орчинд байгуулж байгаа. Түүнээс гадна цахим контентуудыг боловсруулж ийм одоо үйлчлэгийг хүргэдэг. Тэгэхээр багшийн дутлыг арилгахын тулд бас алслагдсан сумдад бас энэ цахим байдлаар хичээл үзэх ахлах сургуулиуд ялангуяа хичээл үзэх юм боломжийг нь олгож байгаа маа. Өнөөдөр нэг 20 мянган контент бий болцсон. За тэнд бол давхарцсан доогоороо энэ жил бол хүүхдүүд нэмэгдээ 30 мянга гарцсан ийм одоо боловсролын үйлчлэгийг үзүүлж байгаа. За хоёрдугаарт нь мэргэжлийн боловсрол 4.1 тэрбумаар өссөн. Энэ сан бол ерөөсөө 6 гол үйл ажиллагааг явуулдаг. Түүний нэг нь болохоор зэрэг энэ мэргэжлийн боловсролын энэ салбарт суралцаа төгсөж байгаа хүмүүс төгссөнийхэн дараа нь бас нэг удаагийн босолтгүй тэтгэлгийг олгож байгаа. Урд нь сар болгон олгодог байсан бас өөрөө бүртгэлийн болоод энэ олгохтой холбоотой зөрчлүүд үүсгэсэн учраас ямар ч байсан төгсгөлт нь бол олгоно гэдэг. Бид элстэй энэ жилээс нэмж эхэлсэн төгсөж байгаа хүүхдүүдэд нэмж байгаатай бас холбоотой юм нэмэгдлүүд бас орж ирж байгаа маа. 20 мянган хүүхэд элсдэг байсан 26 мянга болж бас нэмэхээр ингээд тооцсон байгаа. Тэгэхээр энэ төгсөлттэй холбоотой бас нэг иймэрхүү зүйлүүд бас нэмэгдэж байгаа. За хүрээлэнгүүдийн тухайд бол яг одоо манад нэг энэ чинь нөгөө боловсролын яамыг анх ингээд 2024 онд шинжилгээ ухаанаас салгаж байгуулсан боловсрол шинжилгээ ухааны яам гэж байсан бол боловсролын яам болсон. Тэр шинжилгээ ухааных нь хүрээлэнгүүд бол академийн харьяанд байдаг бүх хүрээлэн бол эдийн засаг хөгжлийн яамны харьяанд очсон. За их сургуулиудад байдаг ийм хүрээлэнгүүд бол манай дээр байдаг. За тэгэхээр энэ болохоор зэрэг бид бас их сургуулиудад байгаа энэ хүрээлэнгүүдээ бол дэмжиж ингэ явж байгаа. Юуны хувьд бол таны яг энэ дурдсан зарим энэ яг одоо манад шууд хамааралтай нь бол дандаа их сургуулиуд дээр байгаад хүрээлэнгүүд шүү. За энэ юуны хувьд насан туршийн
энэ төсвүүдээр гарсан бууралтын тухайд бол ер нь бол хэмнэлтийн тухай хуулиараа хувь хэмжээг бууруулсантай юм холбоотойгоор буурсан. За юуны бид бас энэ судалгааны их сургууль болохтой холбоотойгоор бас энэ хүрээлэнгүүдийг бас дэмжиж явж байгааг өмнөх асуултад хариулъя. За хувийн сургуулиудын 61 тэрбум байх ёстой. За тэр бол энэ жил За гүйцээж хариултаа гүйцээе. Наранбаяр сайд. энэ боловсролын ерөнхий хууль дээр төрийн болоод төрийн бус өмчийн сургуулиудыг ялахгүйгээр ингээд тэнд суралцж байгаа Монгол улсад одоо боловсрол эзэмшиж байгаа суралцж байгаа ийм хүүхдүүдэд бол хувьсах зардлыг олгодог. За энэ дүрм журмынхаа хууль заасан энэ үүргийнхаа дагуу олгож байгаа юм зүйл. За танд бас тайлбарлаж хэлэхэд бол энэ 70,000 гаруй хүүхэд хувийн сургууль суралцж байна. За эдгээр хүүхдүүдийн үндсэн хуулиар сурж боловсрох эрхийг хангахын тулд энэ хувьсах зардлыг бол олгодог. За энэ дээр 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуульд бол хувьсах зардлыг огт олгодог юм аа. 1 саяас дээш болоод ирэхээр итгэл зүйр нь буураад ингээд 50, 60, 70, 80% ингээд буураад явцдаг. Өөрөөр хэлэх юм бол олгож байгаа хэмжээ нь бол төрийн өмчийн сургуулиас 2 дахин буураад ингээд 2-3 дахин буураа явцдаг. Ийм одоо учиртай. Ингэж бас энэ боловсролд хөрөнгө оруулахыг бол төрийн зүгээс дэмжиж байгаа боловсрол. За яваасан жаргалч нь тодруулж асууна. За энэ мэдээллийн технологийн үйлчилгээний зардал 3900 хувиар өссөн энэ тайлбарыг би юугаар яг энэ мэдээллийн технологийн үйлчилгээний дотроо ямар багц үйлчилгээ хаанахтай гэрээ байгуулад гэдэг энэ мэдээллийн задаргааг би авмаар байна. Нэгдүгээрт за сургуулиудын интернет зардал гэж тайлбарлаж ах шүү гэн. Тэрний мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар авъя. За хоёрдугаарт их сургуулиудын дэргэдэх хүрээлэнгүүд гэж би бол ойлгохгүй. Ягаад гэвэл шүт сангийн дэргэдэх дулааны техник үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн гэдэг эдгээр чинь бол дахиад тустай байгаа даа. Энэ судалгааны хүрээлэнгүүдээс гадна дахиад энэ Монгол судлалын хүрээлэн, эдийн засгийн хүрээлэн, соёл урлаг судлалын хүрээлэн гэдэг би ерөөсөө яг тэрийг чи ерөөсөө ойлгохгүй байхгүй. Ямар ч хүрээтэй байгууллагууд ийм судалгааны хүрээлэнгүүд ингээ ямар ч боловсролын байгууллагатай хамаарахгүй хүнс эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн гэдэг ингээ байгаад идэм бэ гэдэг дээр л гайхаад байна л та. Тэгэхээр энэ дээр та бас тодруулаад энэ сүүлийн миний тэр асуулт гол нь хувийн сургуулиудад За Наранбаяр сайд. Зардлын яг аль хэсэг дээр бичигддэг вэ гэж хувьсах зардал. Наранбаяр сайдын микрофоныг нээ. Хувьсах дээр байгаа тий. За. Тэгэхээр ойлголоо энэ бас энэ цахим энэ зардал дээр бол Монгол улсад өнөөдөр цахим үйлчлэгээ үзүүлж байгаа, цахим сургалтыг үзүүлж байгаа эдүүтэн персон зэрэг хөтөлбөрүүдийн лицензийн төлбөрүүд бас шингэж орсон байгаа. Төрөнд дурдсан шил Монгол судлалын хүрээлэн гэхэд бол яг МУИС-ийн харьяанд байдаг засгийн газрын тогтоолтой хүрээлэн байгаа. Монгол судлалыг дэлхийд хөгжүүлэх, Монгол судлалыг дэмжих юм зорилготой МУИС-ийн харьяанд байдаг учраас энэ боловсролын яамныхаа харьяанд явж байгаа. Төрөнд бас яригдсан зарим нэг хүрээлэн бол яг ШүТИС-ийн харьяанд байж байгаа. Тэгэхээр бид МУИС-ийн дэргэд болоод ШүТИС-ийн дэргэд байж байгаа энэ хүрээлэнгүүдийг судалгааны их сургууль болгож хөгжүүлэхэд нь зориулж дэмжлэг үзүүлж байгаа маань. Судалгааны их сургууль болж хөгжнө гэдэг чинь хүрээлэнгүүд нь бэхжнэ. Тэр хүрээлэн дээрээ одоо магистраа сургаад, докторантаа сургаад явна, хамтарсан судалгаа, инновац хийгээд явна гэсэн ийм л юм байгаа. За бусад яг академийн харьяа хүрээлэнгүүд бол бүгдээрээ яг эдийн засгийн хөгжлийн яам руугаа шилжсэн байгаа. За яваасан жаргалч нэмж тодруулах уу? Босно уу? Зардал нь хувьсах зардал ямар ангилд ордог вэ зардлын? Тэрийг товчхон хэлээд өгөөч. Тэгээд цаг дууссан учраас дараагийн гишүүн асуулт асууна. Хувьсах зардал та. За. Тодорхой хэлж микрофон хэлж хинийх юм. Хувьсах зардал арайж байгаа ерхий юм шүү. Баасан жаргал гишүүний асуугаад байгаа арай өөр юм асуугаад байгаа шүү. Мөн үү? Босно уу? Хариулт болох уу баасан жаргал шүү? За ийшэд ямнаас ирээд санхүү хүн ирээд тодорхой мэдээлэл өгчөөрэй. За цаашаа явъя. Эрдэнэт гишүүн